За улс их орны нийгмийн эдийн засаг хүндрэлтэй байна. Төсөв өнөөдөр улсын төсөв ачаалаа дийлж чадахгүй. Ялангуяа орлогоо зардлаа хэмнэсэн ийм бодлогоо бариад засгийн газар хуралдаж байна. Тэгээ энэ үед NBS телевизээс санаачлан зохион байгуулж байгаа хүмүүнлэгийн чиглэлээр ялангуяа цэцэрлэг сургуулийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 229 дугаар цэцэрлэгийг дэмжих юм хүмүүнлэгийн аян эхлүүлээд байгааг хувь гишүүнийхээ зүгээс, хувь хүнийхээ зүгээс, иргэнийхээ зүгээс бол дэмжиж байна. Тэгээ намайг NBS-ийн сэтгүүлч Оюума ингээд дуэлд дуудсан, Мамун Наашир дуэлд дуудсан байгаа. Би энэ дуэлийг бол хүлээж авч байна. Ялангуяа өнөөдөр 80 мянган хүүхэд цэцэрлэг одоо хүмүүжиж чадахгүй, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй энэ үед одоо ард түмэн ялангуяа сэтгүүлчид 4 дахь засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн маань энийг одоо цэцэрлэгийн аян энэ хүмүүнлэгийн аян өрнүүлээд явж байгаад бол миний зүгээс маш их сайшаалтай байна. Тэгээд Мамун Наашир дуэлд би өөрийнхөө одоо сэтгэлийн одоо дэм тусыг бол үзүүлнэ. Дээр нь бас 2 гишүүнийгээс энэ дуэлд дуудаж байна. Улсын хурлын гишүүн эмэгтэй бүлгийн албан бус бүлгийн дараах Эрдэнэ чимэг гишүүнийгээ Мамун Наашир дуэлд дуудаж байна. Мөн Монгол Ардын намын бүлгийн гишүүн, улсын хурлын гишүүн Суу Атуулдыг бас энэ дуэлд дуудаж байна. Тэгээд Мамун Наашир дуэлд та бүхнийг дэмжиж оролцож сэтгэлийн хандваа өргөнө гэдэгт итгэлтэй байна. За яана. За одоо мартаж алрах гэдэг. За. За яана. За. Мамун Наашир манай төлөө тоолъё. Аав ээж хоёрын авчирч өгсөн толон би моринож тавья машин барьж явъя. Ном сонь уншия, ногоомодоо тарья.